Сайн байцгаана уу, намайг Ами гэдэг. Би Mega MGC Coffee-ийн Монгол дахь салбарт маркетингийн менежерээр ажилладаг. Mega Coffee-ийн 100% Arabica үрээр ашигладаг гэдгээрээ давуу талтай Азийн шилдэг take-away кофе брэндүүдийн нэг билээ. 2024 онд бид Монголд анхны 3 салбараа нээж хэрэглэгчдээс маш эерэг хариу авсан. Одоо энэ амжилтаа үргэлжлүүлж 2025 онд дахин 7 салбар нэгээр төлөвлөж байгаа. Бидний зорилго бол 5 жилийн дотор нийт 25 салбартай болж чанартай бас боломжийн үнэтэй кофег илүү олон хүнд хүргэх явдал юм а. Монгол шинэ франчайз эхлүүлэх нь бидний хувьд маш том сорилт байсан бөгөөд систем, үйл ажиллагаа, дотоод журам гээд бүгдийг шинээр эхлүүлэх шаардлагатай болсон. Бид Mega Coffee-г Монголд амжилттай нээхийн тулд бүх процессыг орчуулах, басан зохицуулах, гэхдээ түүний хажуугаар брендийн үндсэн төр төрхийг хадгалах хэрэгтэй байдаг. Хүнчлэн ирээдүйд олон салбар нээх боломжтой, доктортой, өсөлттэй системийг шууд ихнээс нь бодож төлөвлөсөн. Уг төслийн онцлог нь франчайз төслөөсөн. Бид төслийг амжилттай нэвтрүүлэхийн тулд gap шинжилгээ хийдэг. Тэгэхээр gap шинжилгээнд дээр бид нэр яг юу хийдэг вэ гэхээр хэрэглэгчийн шаардлага, бизнесийн онцлог зэргийг маш сайн ойлгож эдгээрийг систем дээр хэрхэн автоматжуулах, яаж хийх вэ гэдэг төлөвлөгөө болгосон. Тэгэхээр франчайз төслийн онцлогийн хүрээнд яг салбар дээр байдаг төхөөрөмжүүдийн хооронд нь уялдаа холбоогийн систем дээр шийдэх хэрэгцээ гарсан. Тэр нь юу гэхээр жишээлх юм бол киоск машин, тогоочийн дэлгэц, бэлэн болсон захиалгыг харуулах дэлгэц гэх мэт заалны спикер эдгээрийг нэг систем дээр хооронд нь уялдаа холбоотой ажиллуулах шаардлагатай болсон. Бидний анхны салбар маань төв агуулгын үүрэгтэй тэндээсээ бусад бүх салбар руугаа бараагаа түгээдэг. Ийм бүтцтэй байхын тулд төвлөрсөн хяналт цай систем хэрэгтэй байдаг. Тиймээс бид одоо ERP системийг ашиглаж байгаа. Үүнд пас болон худалдааны систем, өдөр тутмын борлуулалт, кассийн систем, агуулгын менежмент, түүндээ бараа түгээл, дотоод шилжүүлэг, худалдан авалтын дундаа бараа захиалга, автоматар нөөц тусгал систем мэдэгддэг. Монгол зах зээл зориулсан киоск захиалгын систем боловсруулсан. Энэ нь хэрэглэгчдэд илүү хялбар захиалга өгөх боломжийг олгож, бас болон агуулгатай бүрэн уялддаг. Эдгээр шилүүд бидэнд салбар бүрийн үйл ажиллагааг хянах, нөөцийн алдагдлыг бууруулах, мөн өгөгдөл тулгуурсан шийдвэр гаргах боломжийг олгож байгаа. Кофе шопын менежментийн хувьд өглөө бүр ажил хийхийн өмнө хөрөмжүүдийг стандартын дагуу тохируулж хэрэглэдэг, хэрэглэгчид киоск ашиглан захиалга өгдөг. Үйлдвэрлэлийн модулийн хувьд өдөрт хэдэн кофе хийсэн, хэдэн грамм үр хэрэглэсэн үлдэгдэл нь хэр байгааг бүртгэж нөөцийн тооцоонд ашигладаг. Агуулгын менежментийн хувьд өдрийн төгсгөлд борлуулалтын тайлан санхүүг шалгаж дахин захиалга өгөх хэрэгцээг нэгтлэн бодогчтойгоо харилцан шийддэг. 2024-2025 оны ихэнх үеийн амжилт маань бидний төлөвлөлт төв системийн үр дүн гэж бодож байна. Одоо системийн тусламжтайгаар бид борлуулалт, нөөц, худалдан авалтыг салбар бүр дээр хэлбэрхэн удирдах чаддаг болсон. Одоо системийн уян хатан байдал нь бидний 25 салбар нэг урт хугацааны амжилтын салшгүй нэг хэсэг билээ.